Хүн бүр өөрийн гэсэн оршихуйтай, оюуны чадал, ур чадвартай. Үүнийгээ хэрхэн хөгжүүлж, хүлээн зөвшөөрөгдөж чадах нь тухайн хүний өөрийн идэх оролцоо байдаг гэж болно. Арт чиглэлээр өвөрмөц зохиомжт зураг урлаж, уран бүтээлчдтэй хамтран ажиллаж, өөрийн өвөрмөц ертөнцөө бүтээж, бүтээлээрээ танигдаж яваа нэгэн уран бүтээлчтэй бид энэ удаад уулзав. Бодит байдал эргэлзээтэй хийсвэр мэд санагдах болсон энэ цаг үед гэрэл зураг үргэлж эргцүүлэл дуудах хүчтэй хил болсон хിവэр. Тэмдэглэлийн цоврал хэмээх энэхүү үзэсгэлэн нь түүний урлагт хийсэн аялал бөгөөд нийгмийн анзаарагддагч хилэлцэх нь ховор сэдвүүдийг өөрийн камерын дурангаар шүүж шингээж дүрсээр өгүүлж буй гэрэл зурагчны тэмдэглэл юм. 2020 оноос ихтэй түүний гэрэл зургийн замнал нь хөрөг, баримтат, байгалийн дүрслэл болон орчин үеийн урлагийн уулзвар дээр цэгцэрч хөгжсөн байна. Тэрээр уран бүтээлчдийн бүтээл, үйлдэл хийх агшинг гэрэл зургаар баримтжуулахдаа хүний нийгмийн хүндүүр цэгүүдийг нягт мэдэрч, өөрийн танин мэдхгүй шүүлтүүрээр дамжин дахин утгажилж, оршихуйн мөн чанарыг эрен сурвалжилсан шинжтэй дүрсүүдийг буулгажээ. Үзэсгэлэнд багтсан гэрэл зураг бүр өөрийн өвөрмөц түүх агуулгатай, зарим зургууд нь хүний дотоод шаналл, орчинд дасан зохицох хүндрэлийг илэрхийлдэг бол зарим нь байгаль орчинтой харьцах харилцааг өгүүлдэг. Би бол шүтээсийн үйлдвэр технологийн дизайн, интерьер дизайн мэргэжлэр ерөнхийдөө суралцаад тэгээд бас Америкт мастраар бас интерьер дизайнер суралцсан. Тэгээд яг ерөнхийдөө бас яг интерьер дизайнер ажиллаж байсан л да. Гэтэ яг одоо хоббигоо хөвгөөд тэгээд фотогоо хөгжүүлэх маягаар ингэж эхэлж исэн. Тэгээд энэ маань ерөнхийдөө бас арт бас сонирхолтой. Тэгээд энэ ингээд хоорондоо холбогдоод ингэж явж байна. Одоо 20 оноос хойш арт докюментари авч эхэлсэн гэсэн үг. Одоо яг арт докюментари төрөл одоо яг авдаг хүмүүс бас цөөхөн гэж харддаг би бол. Мэргэжлийн фото гэдгийг ерөнхийдөө хүмүүс их ойлгодог болж байна гэж би ойлгоод байгаа юм л да. Ерөнхийдөө технологи хичнээн сайн хөгжиж байгаа ч гэсэн одоо мэргэжлийн зурагчны нүд тий одоо яаж харж байгаа, ямар үзгээс харж байгаа хүмүүс ойлгож байгаа гэж боддог. Би бол яг бас бусад хөрг зураг, байгалийн зураг болон яг одоо тэгээд бүтээгдэхүүний одоо бизнесийн сурчлагын гэх мэтлэнгийн одоо янз бүрийн л одоо ажлууд хийдэг л дээ. Энэ зуны цагт чинь ерөнхийдөө яг нөгөө голдуу ингээд нөгөө хөдөө гадаа маш их ажлууд одоо гардаг. Ингээд л одоо ивент, янз янзын ивент ч юм уу одоо хорин ч юм уу тийм ээ. Гэх мэтлэнгийн олон юмуд гардаг л та. Одоо бүтээгдэхүүн компани захиалгын ажлаар л ерөнхийдөө өөрийнхөө орлогыг л ерөнхийдөө бүрдүүлдэг юм да. Тий, фуди дээр зураг аваад. Энэ хажуунаас л авах юм байна тий. Дээрээс авах уу? Жоох ийм л үү. Тэгээ тий. Амьсгалаараа, мэдрээрээ, хараарай, хадгалаарай, уусаарай хэмээн уран бүтээлчдийн дотоод урай бол үзэгчдийг зөвхөн харах бус сэтгэхийг, мэдрэхийг, тэмтэрхийг, холбогдохыг уриалсан илэрхийлэл юм. Тэмдэглэлийн цуврал үзэсгэлэнд дэлгэгдсэн эдгээр зургууд нь өнөө цагийн нөхцөлдүүлсэн хиймэл орчин дундах амьтай урлаг яагаад хэрэгтэй болохыг бидэнд сануулах мэт. Энэ чиглэлийн уран бүтээлчдийн бүтээлийг дэмжиж өөрийн байранд үзэсгэлэнг нь төлөвлөхөөс гадна борлуулах боломжийг олгодог Food Vegan хоолны газрын танхим утгаар нь уран бүтээлчдийг дэмжин ажилладаг байна. Тодорхой нэг хэдэн артистуудтай хамтарч ерөөдөө үзэсгэлэнгийг гаргаад бас ингээд бүтээгдэхүүнийг бас ингээд шоп дээрээ тавиад бас борлуулах бас боломжийг өгч байгаа юм л да ер нь. Яг өнөөдөр бол яг бүтээгдэхүүний зураг авалт хийж юм л да. Одоо веган хоолныхоо бүтээгдэхүүний зураг авалт хийгдэж байгаа. Эднийхтэй ерөнхийдөө нэг хамтарч ажилладаг болохоор эднийхээ бүтээгдэхүүний сурчлагаанд зориулсан зураг авалт хийж.
Одоо энэ бол миний бүтээл байгаа. Одоо фото. Тийм хүмүүс ерөөхдөө яг хөө ингээд байгаль ингээд бүр хонглын цаана үзэрч байна гэж одоо ерөөхдөө ямар утга учиртай гэхээр хүмүүс бас хитрхи бас байгаль бас тэ бод байдлаасаа хитрхи бас холцсон байх шүү гэсэн л одоо утгасан натал юм байгаа. Ер нь бас Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр хүний бүтээлийг орлох бүхий л зүйлсийг захиалан бий болгох боломжтой болсон хэдий ч амьтаа бүтээлийг амьдралаас урган гарах дүрслэлийг орлох нь учир дутагдaltaй. Мэдрэмжийн урлаг, мэлмий баясгахаас гадна өөрийн санхүүг өөрөө бүтээдэг онцлогтой.